Тэгээд танай гэр бүлийн түүхийг сонсохоор одоо Тэмээн жингээр те өмнө говь аймгаас цаашаа хил гараад аргагүй ихэнд явж исэн хүмүүс ч гэдэг юм уу. Эсвэл одоо залуухан хүү 70-аад оны Улаанбаатар хотын талбай дээр ирсэн бүр гайхширцсан зогсож байгаа тийм дүрч гэдэг юм уу. Тийм сонин сценууд харагдаж байна л да. Тэгээд яг тэр үе чинь бас социализмын хатуу хэцүү үе байсан. Яг тэрнтэй холбоотой тийм танай гэр бүлд одоо хэцүү хүндрэл эднэр гарч ирсэн болов уу? Монголд анх хэрэгтэй байх. Нэг дуртай хэлний бэрхшээл байсан. Хоёр дуртай таньдаг хүн байхгүй тий. Нөгөө тэгвэр гуравт нэг хүндрэл бэрхшээл байсан. Тэр маань бид нэр итгэдэггүй байсан. Тухайд. Яг бол аливаа юм өндөр гэхдээ зэрэг нөхөр мөн чи хөрөнгөт орноос ирснэ мартваа гэж сануулдаг байсан. Нэг сонин юм яар би өнөөдөр ингэж сэтгүүл гарахгүйгээр магадгүй цөмийн асуудлаар цөмийн эрдэмтэн болсон байж магадгүй байхсан. Би цөмийн эрдэмтэн болъё. Цөмийн физикч болъё гэсэн тийм хүсэл мөрөлдөлтэй байсан. Энтэгт байхдаа ч ер нь тэргээр сурна гэж үзсэн. Тэгээ Монголд ирээд өөрийн ах нараар дамжуулаад их сургуулийн цөмийн ангид шалгалт өгөөд үндсэндээ тэнцсэн. Тэнд орохоор болсон. Тэгсэн чинь ажилд ирсэн чинь манай намын хорооны дарга дуудан маань нөхөр минь чи хаанаас ирснэ санаж гэнэ үү? Хөрөнгөт орсон ирсэн ш. Би чамайг юу хэлнэ бид нар юу хэлнэ чи тэрүүгээр байна. Чи юунэ чин цөмийн физик мьюзик. Чамайг монгол хэлний ангид орно чи монгол хэл сурах хэрэгтэй. Тэгээд монгол хэлний ангид ороод монгол хэлний уран зохиолын багш болоод дараа нь Маршал Ленинийн их сургууль, Оренс их сургууль тэрүүн дээр 4 жил сэтгүүлч сураад. Тэгээ өнөөдөр маань ийм сэтгүүл гаргаж байгаа сэтгүүлч хүн байж.